сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлч байна уу? Сайхан. За. Та сайхан үйлж гин үү? За. За манай хурц эдэн залуутайгаа анхудаа танилцж байна. Тэгэхээр хурц эдэн манай инх сайхан хоёр манад одоо морилын ирж байгаад явуулт их баяртай байна. За баярлалаа. Бид бас баяртай байна. За. За тэгээд ахын бол ажил дээр гачууртын ерөнхий зоол хийгчээр олон жил ажилласан. Гачуур сүүний санг аж ахуй байгуулагдсны 60 жилийн саяхан болсон. Гачуур сүүний санг аж ахуй байгуулагдсан тухай баримт тэтгэнэг байсан. Оо за. Тэрүүн дээр нь одоо нэлээд ажиллаж энэ одоо Монголын одоо нууц товчоо тэмдэглэгчнээр эзэн Чингис хаан гачуурт одоо нутгаа Уястаас өвчөд гачуур сүвтэж гачууртаар одоо ингэж явж ясан зурдаад онцлоод тэгээд одоо ахын энэ гачууртынхаа уул ус нутг ус ард түмэн тэр хүндлээд одоо гачууртын 60 жилийн одоо түүхэн баримтт одоо номыг бичих хичээсэн юм аа. Их үлсийг эхлүүлээд тэгээд энэ ном маань одоо гачууртаа нутаг дэвс их том түүхэн улмаатай учраас тоонот нутгаа дээдлэх гэдэг ийм номыг бүтээгээд яг одоо ингээд гачуурч одоо байгаль технологийн их гайхалтай сайхан газар учраас ийм ногоон дэвсгэртэн дээр ийм ном хэвлэгдэж гарах юм аа. Яагаад гэвэл одоо ном нэгэд бичгтээд хэвлэлтэнд орцсон учраас би яг зөрөгтэй ярьж байна. Тэрс одоо тун утгахгүй ард түмнийхээ гардаар очиход тэгээд доохон талд нь бол гачууртынхаа одоо бүтэн одоо зургийг бүтнээр нь одоо ингээд Хоонда амнаас эхлээд Улаанбаатар хүртэл Баян зүрх хайрхан минь ороод ийм одоо хавцландаа хатан туул маань хадаг шиг л харагдж байна да нэрээ. За яста хатан туулын хадаг шиг зинхэртэй гачуурт одоо минь үүдэн хаар тор голоогоо тэгээд одоо энэ намайг хэвлэлтэнд орох төгсөн ард түмнийхээ гардаар утахгүй очих бах очино. Тэгээд бахар одоо баримт тэтгэн бас хийгдсэн. Тэгээд энэ номд бол гол нь гачууртын газрын зураг тавигдсан. Нутаг уул ус нь ямар утгатай юм. Хэдэн онд одоо тухайн үеийн одоо төр засгийн ямар шийдвэрээр байгуулагдсан юм. Ямар өөр оройтой сангаач байсан. Гэдэг нь бол энэ ном дотор бүгд ингэж орно. Нийт энэ ном дотор бол манай ард түмний ирүүлсэн бидний судалгааны мэтээр оролцсон 480 гаруй фото зураг орсон ийм одоо том бүтээл ном байнамаа. Тэгээ архиваараа бас их явж их материал бүрдүүлжээ. Архив Төв аймгаас эхлээд Нийслэл Улаанбаатар хот. Тэгээ одоо Монголынхаа нууц товчоог уншиж байна. Энэ нууц товчоон дээр хүртэл дурдгдсан хэсгийг хүртэл тэрийг хүртэл онцолж тодорхойлоод. Тэгээ одоо энэ манай гачууртын хүүхдүүд ер нь одоо манай гачуурчин одоо Чингис хааны одоо түүх ярихтаа их уйлддаг. Энэ одоо их холбоотой. Одоо хатан дуулын хөөнөх 9 эрдний нутаг Алтан твшийн хөндийн хоомор нутгаа гэж одоо би залбираад тэгээд одоо алтан твшийн хөндий гэдэг маань одоо энэ гачууртын төв, шар хоолой тэрэлж хүртэл одоо тий алтан твшийн хөндий гэдэг одоо энэ түүхэн одоо нөгөө зосон будгаар будагдсан хүрлийн үеийн хадны зургийн тэр бас бүгд орхон байна шүү дээ. Бүгд орсон. Тэр тусмуудаа дурсан юугаач одоо Оросын эдэмтэн Охладны гэдэг хүн одоо судалсан байдаг. Одоогоос нэлээд 100 га жилийн. Тий 100 га жилийн тодорхойлоо. Тэгэд энэ ном бол түүхэн судалгааны намтрыг хосолсон ийм одоо ном бүтээгдсэн юм аа. Тэгэхээр та нөхдийн хийж байгаа гачууртын хөвгтөс шүүн цацал гэдэг одоо нэг сайхан нэр нь сайхан байгаа ч одоохондоо нэг тэр гих мундаг юм хийгээгүй байгаа. Тэгж эхэлж байгаад нь маш их баярлалаа. Эхэлж байгаад бол маш их дэмжиж байна. Тэгэхээр одоо би энд гачууртын яг номныхаа эхэн дээр бас одоо уншигчдын гар дээр очихгаа боловч бас нэг ямар учиртай юм бэ гэдэг
Ааха. Бас нэг Ааха. ачуутынхаа одоо Ааха. тоонот нутга дээдлэхүү гэдэг ном ер нь дуулт нь ховор байх юм шиг санагдав. Харин тоонот нутаг гэдэг үгийг яагаад сонгох болов? Ер нь тоонот нутаг гэдэг маш их түүхэн улбаатай маш их судалгаанаар үндэслээд энэ бол манай Монгол улс чинь би чи ховд аймгийн шүү дээ. Тэгэд энэ дэр номны хуудсан дээр бол монголчууд чинь Алтай таван богдоо дэлхийн дээгүүр гин. Нийслэл Улаанбаатартай Азийн тагаан даг нэг. Бурят ардын дунд тоонот нутгаа дээдлээ гэж дууддаг. Ховдынхан миний тоонот нутгаа гэж дууддаг. Хөвслийнхэн болохоор хоймор сайхан нутгаа гэж дуулдаг. Говьтайхан болохоор жасрава нутгаа тоонот нутгаа дээдлээ гэж одоо хөндлөдөг. Гэх мэтлэнгийн тэгэхээр одоо манай гачуутын энэ сайхан нутгаар алтан твшийн хөндийн хүмүүс. Алтан твшийн хөндийн хүмүүсүүд аргагүй л одоо тоонот нутагт бид аж жаргалтай тэгж амьдарч байгаа хөвд бол тоонот нутгаа дээдлэхүү гэдэг ингээд нэрлэж өргөмжилсэн юм аа нутгаа. Номын сайхан байна. Сайхан нэг. Одоо баян зүр хайрхана болоод магтаад одоо манай гачууртынхан одоо миний хүүхдүүд манай хүүхдүүд энэ төр бол одоо их орон нутгаа энэ нутаг төрж өссөн учраас их хөндлөдөг учраас тэгээ одоо баян зүр хайрхан дээр зөрүүлээд энэ номон дээр өгүүлснээр урчлаад нэг хэлчихье да. За баян зүр хайрхан бол өглөө бүр нарыг угтаж өгөөж баян овоо тахилах өглөг гიშгт их хайрхан бол ариун дагшин овонд нь ариунслын чулуу нэмэрлэж ариун ганг ацхөрж өгүүлэн идээ цайныхаа дээжийг сүрлэг сайхан уулсан сүүн цацал дөрвё. Зүрхэн тарнад тоонот нутгаа дээдлий зандан ууланд нь залбирт амьдцгаая. Уухай хорой гэж энэ одоо сайхан ариун дагшин нутгаа хүндэжиг залбирч явдаг юм аа. Тэгж номныхаа ихэнд ингэж оруулсан юм аа. Тэгээд одоо цаашдаа энэ номыг одоо манай уншигчид ачуутынхаа ард түмэн тэдгэрийн үрсад гадаад дотор сууж байгаа бүхэл хүмүүсд одоо хүртэх бахаа гэж бодож одоо ингэ хэвлэлтэнд оруулчаад ахаа сууж байна да. Баяртай байна. За баярлалаа. Тэгээд та бүгдийн ихтүүлж байгаа гачууртын хүүхдүүд сүүн одоо цацлаа эн чинь одоо угаасаа сүүн цацалтаар нутаг. Гачуур сүүний сангаач хуудагч анх байгуулагдсан. Олон сангаач байгаа биш үү? Одоо маш олон үр тарианы сангаач явах уу, шууны сангаач явах уу, гахааны гэтэл манайх ч гачуур сүүний сангаач угаасаа л мөнгөний цагаан сүүний одоо цацалтаа ийм одоо нутг учраас тоонох нутгаа дээдлэхөө гэж одоо ах нь ингэж өргөмжилсэн юм аа. Ард түмэн уншигт олон минь одоо хүлээж авах нь байхаа гэж одоо залбирдгийг мэрэгэн оновчтой олон талын судалгаатай та бол галцаа байхгүй бидэнд аль ч өнцгөөс аль ч зорилго аль ч чиглэлээр нь суур болж өгөх сайхан материалуудыг бүгдийг нэмэгдэж өгсөн байна. Таны минь ажил цаашдын ажил улам их ариун байх болтугай. Залгамж бид бас хандах зүг чигээ бас баримжаатай болж байна. Бас их сэтгэл уяг байна. Өнөөдөр санаандгүй уулзалдаад энэ сайхныхаар би нэг ороо гарсан. Тэгсэн харин нэг сайхан тэгээ номны тухай ингээд сонслоо очиж уулзах уу гэд. Тэгээ зааж үгээд. Тэгээд утахгүй цагаан сар дөгч байна. Тийм байна. Цагаан сараа угтаад энэ бидний хамтдаа ард түмтэй хамтраад хийсэн энэ төвхийг ард түмэн минь бүтээсэн шүү дээ. Тэгээ одоо энэ ном кино одоо ард түмнийхээ гардаг одоо яваад очноо. Ингээд бүгд нь аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн Ерөөл Баторшгүй. Заасан байна. Заасан байна. За тарган сайхан үлдэж байна. Тарган сайхан үлдэж байна уу? Тарган сайхан үлдэж За байна. ачлал тавтай юу? Тавтай байна. За ачууртын унган хүүхэд одоо ахында таярч гинтг ороод ирэх юм аа. Хайр тийм ээ. Тэн чин Ахын чи таяг орж ирсэн гэж сансангүй шүү дээ. дээр тэнтэй нэг автобусын таарснаас хойш ерөөсөө нэг бодсон тэгээд. Өнөөдөр харин найзтайгаа таараа. Цаг ачууртын ном ингээд ер нь бэлэн болцсон байна. Их зохиогчтой нь очиж уулзуул яа тэгээд найзтай санал. Яг гинтг ороод ирлээ. За тэгэхээр ахын бол яг олон түмний даалгавраар энэ ачууртын одоо түүхэн номыг бас нэлээд судалгаатай давлгаа сайтаар судалсан юмснээр одоо бичиг хичээсэн. Энэ ачууртын
60 жилдээ дөрөв одоо гачууч 161 одоо үдэж байна. Одоо 60 дараагийн 60 он та нарын хийх юм бол маш их байна. Тийм бай. Иймээс ирээдүйн хойч үедээ та нарын үрсад ачсэнаас чинь одоо хэрэгтэй болох үднэс ийм ном бүтээгээд одоо хэвлэлтэнд шилжээд байна л да. Тэр сайхан юм болсон байх. тэр агшинд бол та нар ороод ирсэн байна. Тий. Тэгэхээр одоо энэ ном дотор гачууртын сангач хоныг бэлэг тэмдэг байд юм аа. Гачуур сүүний сангач хон одоо альва нэг хот тосгох ч одоо нэг бэлэг тэмдэг байдаг шүү дээ. Тийм ямар өдөр орнод одоо энэ ч ямар бүрээ хаалга янз янзын зүйлтэй хаалга маалга. Тэгэхээр манай гачуур ч одоо манай захааны үүдэнд нэг 3 хөшөө байдаг юм аа. Тэр одоо 3 хөшөөчийг хүчил шансантай хөшөө байна. Энэ одоо гачууртад сүүний сангаачхуу гэж одоо энд ажиллаж байсан юм уу гэдэг бүр том одоо бэлэг тэмдэг, тарих тэмдэг одоо тэр шүү дээ. Тэгээд одоо энэ ном дотор тэр хөшөөнийг нэг харуулах л да одоо нэг. Гэтэл тэр одоо гачууртын захиргааны үүдэн дээр байж байгаа. Одоо байрлалын жаахан өөрчлөлт байж байгаа. Уул яг захиргааныхаа үүдэн дээр урагшаа одоо наран урах зүглүү хараад ингээд байрлаж байсан хөшөөлдөө. Сүүлийн үед одоо жаахан хөдөлгөөд альва зүйлд нэг бэлэг тэмдэг таних тэмдэг байдаг. Тэгээ гачуурт одоо эцэг юуны гачуурт ямар учиртай гачуурт байг бол одоо гачууртын захиргаандаа хүрээд ирэхдээ захиргааны үүдэн дээр 3 хөшөө байдаг. Тэгээ хар тарлан үйлдвэрийн одоо үнэний бухны саачин одоо бүсгийн одоо хөшөө байд юм аа. Энэ хөшөөг санаачилсан хүн бол Зандраа жамдын бэлэгч танаа үү? Тий. Одоо энэ би одоо бүр энийг бүр их баярлж явдیں۔ Энэ болохоор миний ээж оюун чимэг гэдэг миний ээжийн аав Зандрагийн тэр Жамин Дамбил гэдэг төр нийгмийн зүтгэлтэй энэ сайхан буураа маань энэ хөшөөг ингээд 1970 онд бүтээн байгуулад ингээд ашиглалтанд оруулаад манай миний төрсөн сайхан нутгийн минь бэлэг тэмдэг болгоцсон байгаа. Энүүндээ их би бас бэлгшээж явдаг. Тэгтээ тань дээр бас энэ бүр юу байд юм бэ? Бүр нарийн түүхүүд нь бүр анхны зураг нь ийм байсан. Одоо өөрчлөөд ийм болцсон байна гэсэн сайхан түүхтэй юмнууд байна. Тэгээ номонд бас их орцсон байгаад их баярлал сууж байна да. За тэгэхээр Жамин Дамбилгыг би өөрөө сайн мэднэ. Тэгээ надыг гачуурт 80-аад оны ихэр ажиллаж байхдаа энд амьдарч байсан. Тэгээ 1965 он танаа өвөө чинь гачууртын намын хорон дараагаар намын төв хорооны даавраар төмлөгдөж ирсэн хүн байлаа шүү. Тийм байх. Тэгж энэ дүүхэнд бичсэн. Тэгээд ирээд ер нь энэ аль сүүний сангач хот бол эн чинь төв хороо хөдөөж байгаа яамны шийдвэрээр ийм хөшөө дураар бас хөшөө барихгүй аа. Зөв. Тийм одоо шийдвэр баригдсан. Тэрийг одоо танаа өвөө чинь одоо айхтар санаачилж дээд байгууллага асал тавьж одоо ингэж түүх болон үлдсэн. Одоо энэ гачуурт сүүний сангач гэж одоо энд номон дор бол түүх болж үлдэж байна. Одоо гачуурт тосон болчиход байдаг. Тэгэхээр одоо тэр үеийн түүхэн одоо тод баримт нь одоо энэ сайхан баримт болж үлдсэн. Энэ одоо номныхаа утсанд бүрийнхээр ингэж тавьсан юм аа. Байрлуулсан. За тэгээд энэ манай гачуурч олон сайчуудтай. Энэ одоо гачуурчин Хөдөлмөрийн Баатар Зина гэж л яриад байгаа. Гэтэл Парцины сангач хонч 1976 онд гачууртаа салсан юм шүү дээ. Тий. Тэр үед бол манай гачуурт ч Надмир Хөдөлмөрийн Баатар байсан. Тийм байлаа. Тэгээ дараа нь Ханцрын Хөдөлмөрийн Баатар. Тийм байлаа. Тэгээд одоо манай Зина гэдэг Зина Баатар бай. 3 Хөдөлмөрийн Баатар энэ сангач хос төрсөн. Тэгээ одоо улсын аварга одоо саачид 5 төрсөн байдаг. Тэр бүгд ингээд энэ ном тавигдсан. За тэгээд энэ манай төр нийгмийн одоо нэр төрт ахмад зүтгэлтэн одоо Зандраа Жамбилгойгээд одоо танай өвөөчин одоо энэ гачууртын томоохон одоо хуралдаар ихтгэл тавьж байгаа зураг одоо ийм одоо зураг ингээд тавигдаад тэгээд одоо бүхэл хүмүүсүүдийн материала одоо ирүүлсэн бүх хүмүүсүүдийн одоо түүхэн замлууд
энэ номдэр бүгд ингээ багтаж орсон юм аа. Энэ нэстэ сайхан үйл болсон байлээ. Тэгээ би ч өмнөх 40 50 жилээ гээд бид нар ч тэгээд арай залуухан байж юмыг бас нэг сайн ойлгох талдаа тийм маруухан ч байсан юм да. Тэгсээгээд өнгөрцсөн байлээ. Одоо бид нар одоо ингээд бас энэ нутаг орондоо бас одоо бас би ч одоо энэ нутагт 4 үеэр амьдарч байна. За зүйтэй. Одоо ингээд өвөөгийнхөө энэ сайхан түүхэн намтрыг ингээд энэ номонд орцсон байгаа. Их баярлалаа сууж байна. Танд их баярлалаа. Тэгээд таны одоо цаашдын амьдрал бүр сайн байхыг хүсье. Их баярлалаа. Дараа дүүн ингээд номны нээлтэн дээр сайхан ярьж. За Баян түвшний нуруу, Халзангийн нуруу, Их амны нуруу, 3 нурууны яг уулзуур дээр 3 голын уулзуур дээр Монголын нус товчоор хэрлэн онон тоол гэж ярьдаг үстэй. Тэр шиг туул гол, Баян түвшний гол, гачил тоолынхаа юм 3 нурууны уулзуур, 3 голын уулзуур дээр байрлсан их сайхан одоо номын авшигтай ариун дагшин газар шүү. Тийм бай. гэж залбиршгүй тийм. Энэ бид нар бас л ингээл ямиг бас л ингээд өнгөрөөцсөн байгаа. Энэ их сайхан юм ингээд бас гаргаж ирж тавина гэдэг чинь бас их буян шүү. Одоо бидний хойч үеуд бас энийг одоо мэдчих хэвээр. Энийгээ бид нар одоо өшөө танилцуулдаг болгоё, мэддэг болгоё гэж бид бүгдийн одоо зорьсон ажил байгаа. Тэгээ танд энэ их сайхан түүхнүүдийг бүтээж танд их баярлалаа гэж. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье. За бид гурав ч өнөөдөр бас нэлийн ярьж шүү бас тий. Баян Энэ чи багтахгүй шүү. Багтахгүй. Дэлэг нямга. Ав. Энэ манай гачууртын энэ газар нутгийг бол ингээд та Чингис хааны үеэс ахуулаад ингээд ярьлаа. Дараа нь тэр Охотников гэж хүний 100 жилийн өмнөх тэр судалгаагаас бас ярьлаа. Дараа нь хувьсгал ялснаас хойш бас нэг тим зуслан тим юу гэж бас нэг сөрхий ярианууд сонсогдсон. Тэр тухай та нэг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх боломж байна уу? X хоёулаа ч бас зарим гол ярих юм мартаад байгаа юм биш. Тийм байна. Би сая энэ хиний хурцгийн хэлтгийн үнцэг их сайхан санаанд орж байна. Би яг номынхаа төгсгөлтөөр гачууртайгаа ард түмнийг бол номын авшигтай ард түмнээ дээдлэн хөндлөе гэж байгаа шүү дээ. Гэтэл 1930-аад онд судар бичиг хүрээлийг зурслан гачуурт байсан. Гур баримттайгаар. Тийм. Одоо энэ манай судар бичиг хүрээлэн гэхээр одоо шинжлэх ухааны академи биш. Тийм ээ. Одоо шинжлэх ухааны академи тэр үед судар бичиг хүрээлэн Монголын одоо нэр зүйтэй хамгийн мундаг эрдэмт мэрэгд гачуурт цуслантай байсан байна. Тийм бай. Тэр одоо энэ гачуурт голоор гарахад одоо гачуурт голын хөөр хідэн цагаан байсан даа. Тийм. Тэгэхээр тэр чи одоо бүр шинжлэх ухааны академи төөхөнд бичсэн байж тээ гэсэн. Зөв. Шинж судар бичиг хүрээлэн шинжлэх ухааны академи эрдэмтэн мэрэгдийн туслан гачуурт нутагт байлаа гэдэг. Өөр тийм. Ийм одоо түүхтэй. новын авчтай түүхтэй. Тэгээ хоёрдугаарт нь одоо чи сургуульд орцсон байсан байхсандаа 80-аад онд хүртэл одоо өрчөөдөө хөвлөө хороод тэгээд одоо зураач. Одоо энэ самбартай хөдөлгөөл дээгнүүд ярьдаг гэсэн ингэж гоо. Тэрээр ингээл хүмүүс тэгээд энэ тэнд ингээд нэг зураг сууж идэг нэг хүмүүс ээж харагдж идэг байсан. Тэр нь өрчөөдөө хөвлийн хорооны өрчөөдөө хөвлийн зураачдын одоо зурслангийн тэр зураач тэр чи одоо оюутнууд дадлага хийдэг тийм одоо ийм их хоёр том байгууллага байсан байна. Тэгээд одоо Монголын нэр зүйтэй одоо нэг шүлтэн мөртөө нэр зүйтэй цаг үеийн дандаа ер нь мундагчууд томчууд эрдэм талаасаа мундагчууд одоо урд зураачийн мундагчууд энд амьдарчсан байна. За тэгээд үүнээс улбаалаад дэлхийд Монголд одоо нэр зүйтэй сайхан улсуудад гачуурт амьдарч штэ. Тийм бай. Баян хаврагаас ихсэн бай. Танаа багш гэх юм аа. Баян хавраг одоо шивэртэй амьдарч байна. Тийм бай. Зууны мандаад алдарт одоо дүүчин долгорог амьдарч байна. Долгор алтын жижигчин дүү бай. Ингээд нэр зүйтэй бас генералууд бас байна уу? Генералууд байна. Одоо